За сайн бацхан уу. За одоо цагт хүн болгон дижитал курс, дижитал академийн сургалт гэж ярьдаг болчлоо тий. Тэнгүүд хүмүүс асууж энэ яг энэ ямар учиртай болохоор хүн болгон сурах хэрэгтэй болоод байгаа юм бэ? Сүүлийн үед юу сурах учраас энэ сургалт одоо бүр айгүй их ингээд түгээд тархаад байна вэ гэдээ асууж. За хариулт энэ үгүй заяа. За одоо цагт хүмүүс шинээр суралцах хэрэгтэй болчиход байгаа нь өөрсдийнх нь өнөөдөр хүртэл хийж ирсэн ажил, цалин, мэргэжил нь хангалттай мөнгө өгөхгүй болчиход байна. Тэгэхээр хүмүүст өөрөөр хэлбэл нэмэлт орлого хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ нэмэлт орлого гэхээр зэрэг нэмэлтээр ажил хийх, нэмэлтээр ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэсэн үг зөв биз? За тэгвэл чи 8 цаг явж ажиллаж байгаа юм бол хизээ нэмэлтээр ажиллах вэ? Дахиад чи өөрийнхөө цагийг явж зарах хэрэгтэй. Эсвэл чи өөрийнхөө биеийг, тархийг, мэдлэгийг те хөөс хүчээ үнэлэх хэрэгтэй юм бол дахиад танд ажиллах цаг байх хэрэгтэй. Гэтэл бидэнд 24 цаг байгаад байдаг. Яг ажиллах цаг нь гэхээр 8-аас 12, 14 цаг би илүү ажиллаж чадахгүй байгаад шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нэр онлайн дээр нэмэлт дээр орлого олох ажлын 8 цагаас гадна тий амарч байхдаа эсвэл оройн цагаар өөрийнхөө ажлыг одоо ямар нэг байдлаар хөнгөлсөн ийм нөхцөл байдлаар ажиллах боломжтой ажлуудыг хайж эхэлж байна. За энэ ажлууд нь тэгэхээр хаана байгаа юм бэ гэхээр зэрэг онлайн дижитал орчинд байгаад. Зэрэг чи энэ зоош нь хүмүүсийн мэдхгүй байгаад байгаа. Ялангуяа 2 жилийн өмнөөс энэ салбар бол маш хүчтэй хөгжиж байгаа бөгөөд 30-аас 35 наснаас доош хүмүүсийн залуучуудын бизнес байсаар ирсэн. Контент бүтээх, YouTube, тэгээд энэ дижитал бизнесүүд, тэ онлайн бизнес, дроп шиппинг, affiliate marketing гэх эдгээрийг ингээд залуучууд хийжсэн бол одоо хүн болгон хийх шаардлагатай болсон. Яг тэгэхээр хүн болгонд нэмэлт орлого, нэмэлт мөнгө хэрэгтэй болсон. За тэгэхээр зэрэг шинээр юм сурна гэдэг тэгэнгүүт урд нь хийж байгаагүй зүйлээ хийх хэрэгтэй болж байгаа. Тэг хийж байгаагүй юм хийх юм бол би суралцах хэрэгтэй юм байна. Мэдгүй юм гарч ирж байгаа юм байна. Тэгэхээр мэдхийн тулд сургалтаа авах хэрэгтэй байна. Тэр за тэгвэл би сургалтаа авчлаа гэхээр юу сурах юм бэ гэдэг дараагийн асуулт тий. За юу сурах гэж байгаа вэ гэхээр орчин цагийн онлайн бизнестэй бид нар ямар ур чадваруудыг суралцж байж энэ нөгөө нэмэлт орлого гэдэг зүйлийг олж авах юм бэ? Ажлынхаа хажуугаар би дахиад нэг орлого их үүсвэртэй яаж болох вэ гэдэг дээр шаардлагатай ур чадваруудыг чинь шаардлагатай ойлголтуудыг чинь урд нь бидний ойлгож байснаас огт өөр одоо дүрм үйлчлээд эхэлсэн байна гэдгийг бид нар ойлгоод өөрсдийгөө шинжилэн хувиргах шаардлагатай байна. Тэр шинжилгээ ургана гэдэг чинь бид нар юм шинэ юм сурах хэрэгтэй л гэсэн. Хандлага өөрчлөх хэрэгтэй, ойлголтоо өөрчлөх хэрэгтэй, хуучин итгэл үнэмшлээ өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр хүртэл итгэж тэ найдаж хийж ирсэн тэр цалин орлого чинь чиний өнөөдрийг хүртэл хүсэж мөрөөдсөн амьдрал дээр чинь авчраагүй байгаа бол яг одоо би шинжилэн өөрчлөгдөөд шинэ зүйл сураад шинэ үр дүн хүлээх тэр алхмыг хийхээс өөр аргагүй л гэсэн.